Улаанбаатар фестивал маань одоо 12 дахь жилдээ одоо зохиогдож байгаа. Дэлхийн нийт одоо 18 улс үндэстний төрөл бүрийн одоо хоол, галтгооны соёлыг одоо үзүүлж байгаа. За энэ тал дээр бас үзэгчтэй бас нэг зүйлийг хэлэхэд манай монголчуудын нэг үг байдаг шүү дээ. Муу хүн эзнээ, сайн хүн явснаа гэж одоо яриад байдаг. А гэхдээ энэ идэх уух гэдэг маань одоо бас монголчуудын бас маш тийм ухаалаг одоо том эртнээс одоо хөгжиж ирсэн бол соёл байгаа. Монголчуудын одоо хувьд бол хоолны соёл бол асар өндөр соёлтой. Бэлчээрийн сайхан хонь үхрэм ах тав уушуу малаа одоо иддэг. Одоо ийм сайхан соёлтой ард түмэн. Тэгээ ялангуяа энэ 18 улс үндэстний одоо энэ хоолны соёл Улаанбаатарт одоо түгэнд ирж байгаа энэ одоо сонирхолтой арга хэмжээ болж байна. За миний хувьд одоо дэлхийн 60 орчим улсаар аялж явсны хувьд бас энэ газруудаас ирээд явхад яг тэр нөгөө аялж явсан одоо газраа очсон юм шиг их сайхан сэтгэл төрж байна. Тэгээ сая Мексик хоолны газраас очиод ийм хөөрхөн Мексик малгай аваад ингээл одоо сайхан хоолныхаа фестивалаар явж байна да. Тэгээд UB фестивал одоо үнэхээр гоё болж байна. Бургер, олон төрлийн одоо Европ хоол тэр тусмаа энэ газрын биш дээ. Одоо бартендер нь бол одоо маш гоё одоо жүржин шүүстэй гоё одоо коктейл хийж өгч байна. Тэгээ энэ бардо маань туушин жочдуудын нэг давхард байдаг юм байна. Манай энэ Улаанбаатар UB фестивалд одоо маш сайхан идэвхтэй оролцож байна. За одоо дүүгийнхаа хийж өгсөн одоо коктейлийг нэг сайхан шимээд одоо ингээ аяллаа цаашаа өргөжлүүлнэ. Мэдээж одоо бүхэл орны хоол одоо маш сайхан амттай. Тэр тухайн орныхоо нөхцөл байдал цаг агаард бол тохирсон байдаг. За миний хувьд сая явсаар байж байгаад манай Монголын тогооч нарын холбооны одоо гоё жимби хийж гэн гоё баянштай одоо Дариган нутгийн гоё махтай баянштай болсон шар бодаатай одоо ийм гоё одоо хоол идээд би одоо үнэхээр одоо жаргаа сууж байна. Дэлхийн ертөнцийн одоо 8 тэрбум хүн одоо янз янзын гоё хоол идэж байгаа. А Монгол хүний хувьд одоо яг энэ Монгол хоол идээд энэ Монголынхаа сайхан хөрс шороонд ургасан эми ургуулаараа ундаалсан 5 хошуу малынхаа сүү цагаан идэг идээ сууж байна гэдэг бол одоо үнэхээр одоо гайхамшигтай сайхан байна. За энэ хардаа нөгөө гоё Монгол хоол ардаа ийм гоё жимби гоё Монгол хуушуур одоо ирж байна. Одоо яаж одоо энэ гоё хоолыг одоо идэхгүй байхын аргагүй шүү дээ. За үнэхээр одоо өгчөө маань хийсэн махтай, шар будаатай, шар тостой энэ баянштай цай гэдэг бол ерөөсө тэр чигээрэл одоо Монгол хүний хувьд эм шүү дээ. Жимби хорхог янз янзын гоё жимби гэж идэх чинь ингээд хуруугаараа бариад хий хуугаа гаргаад иддэг. Тэгээ Монгол хоолоо идээд Сүхбаатарын талбай дээр энэ сайхан Улаанбаатар фуд фестивал дээр ингээд ийм сайхан хоолоо идээд өнөхөр зорж байна. Хүмүүс та нар амталсан гоё гамбир. Багад одоо манай аав ээж хоёр бол одоо дандаа ийм баянштай цай, шөлтөө хоол өдр ихээр чинь залуу байхдаа бид нэр их тийм дургу байсан. Дандаа шөлтөө хоол их 2 дугаар бол хийсэнгөө өдргээд тэгдэг байсан. Тэгээ одоо бидний хувьд чинь нас яваад ирэхээр үнэхээр монгол хүнд бол одоо яг монгол хоол, монгол орныхоо хүүтэн сэрэг уур амьсгал зогтсон яг энэ сайхан одоо 5 уушруу малын сайхан буян одоо энэ сайхан одоо хоолыг иднэ гэдэг бол монголчуудын хувьд одоо эрүүл олон жил сайхан урт удаан жаргалтай сайхан амьдрах одоо гоё эрч хүч энергийг эндээс авдаг. Үнэхээр гоё шүү. Одоо юу ч идэхгүй гэж бодож байсан чинь монгол хоол маань орж ирээд барьц алдчихлаа шүү дээ. За энэ одоо сайхан баянштай цай гэдэг чинь бол одоо ийм шүү дээ. Даргангийнхаа 5 төрлийн тансаг цай, үндэсний хоол жимби, хорхог, цөөн, юу битүү хар шүлгээд олон төрлийн хоолоор хүмүүстэй үйлчилж байгаа. Даргангийн одоо энэ сүйтэй махтай боорчтой цай. Монголчууд одоо идээд хамаг хүснэ гарч штэ. Тий. Хөөд болсон шаруудаа цайн дээрээ хийгээд буцалгаад будаа маань өөрөө айгүй гоё цайг улам илүү хамт оруулж өгдөг. Хотолжин болсон будааг сүүлийн үед маш их хэрэгэлдэг болсон. Тэгээ энэ басад манай Монгол улсны үйлдвэрлэл хийдэг болсон. Энийг авч үргэлж цайндаа авч хэрэгжилж байгаа. Бяцлагны ертөнд Silk Road-ын хоолндогийн одоо инхээ дээр ирчлээ. Инхээ маань надад нэг гоё стейк шарж өгнө гэдэг ахад стейкний махна ханаагаа бэ. Стейк гэж одоо цагаан махны стейк. Бяцлагаар стейк хийж өгөх гэдэг юм уу? Яг үнэ. Би чамд чинь нэг том юм T-bone маань гоё бүхрээ махтай гоё стейк хийдэг гэсэн чинь бяцлагаар одоо стейк хийж байна. За үзье да яаж хийдэг юм бэ? Чи энийг эсэнд одоо бяцлаг метр стейк мэг мартан за.
цаашаа Тос ихгүй. Өөрөөсөө тос гаргаж өөрөө тослог. Энэ бол үнэний сүгээр хийсэн. Энэ бяцлаг маань юугаар амталсан бэ? Нэг Энэ бол ганг байгаа. За. Сэж байгаа. Тэгээд ганг чинь тэмээ шүү дээ. Жохон роосмар юм байна. Энэ бол cheese steak гэж болно. Яг жинхэнэ өөрийнхөө сонгодог нэр нь бол halloumi байхгүй. Halloumi. Halloumi гэдэг бол грек, Кипр, ер нь гарлуу Кипрээс Шардаг бяцлаг гинэ. Янзтай байна ч одоо. Тэгээ энийг бол юу жиддэг вэ гэхээр ер нь одоо жишээд аянд явахдаа тэр бахан грил дээр шарж болно. За. Ил гал дээр шарж болно гэсэн. Ил гал цогон дээр шарж болно гэсэн. Ер нь бяцлаг бол уусчдаг шүү дээ. Хайрыг сундаг. Энэ бол тэхгүй. Энэ яг тусгай технологиор хийдэг. Уург нь сайн, тос нь сайн, нүүр суусан сайн. Тэгээ дээрээс нь цул витамин. Энэ биш тийм дээд зэргийн уург заяа. За. Тэгээ хамгийн гол нь бэлчээрийн мал гэдэг чинь бол нөгөө A казин, A2 казин гэж байдаг. Хамгийн сайн уург байна гэсэн. Үнэхээр гоё байна. Манай энэ Улаанбаатар Food Festival маань ер нь ямар болж байна? Энэ жилийн онцлог юу байна? Би анхудаа орж байгаа. Тэгэхээр энд анхаарал бол аймаг гоё. Хоолны соёл дээр хүмүүс яг нэг 7 хоног фестивал гэдэг утгаар байгаа байхгүй. За хоол маш амттай байлаа. За баярлалаа. За Вьетнамд нэлээд ядарч байгаад нэг юм пөө гэдэг нэг шөл ижсэн. Улаанбаатар фуд дээр чинь Вьетнам шил байна штэ. Би одоо бүр баярлаад байгаа байхгүй юу? Вьетнам шил одоо зөндөл ижсэн. Маш сайхан. Би Монгол хоолндоо дуртай, бас Вьетнам шилэндөө ш дуртай. Ер нь Вьетнамд байдаг үхрийн махыг бодох юм бол манай Монгол пөө нь илүү гоё байна. Ягаад гэхээр штэ. Нэг гоё юм махнах гоё зузаан, Вьетнамынх бол нэлээд нэмгэн байдаг. Янзтай гоё. Германыхаа шүүсийг сайхан ингээ хийгээд тэгээ дээрээс нь одоо энэ ногоонуудаа ингээд ер нь хийчихэндээ. Сайхан шөлтөөгөө холиод идчихнэ. Ер нь бол маш гоё амттай. За Вьетнам хоолыг бас хамгийн гайхамшигтай болгож байгаа гоё юм нэ штэ. Нөгөө гоё соус байгаа. Энэ халууногоотой гоё юм соус байна. За ингээ сайхан шүлтэн дээр асгаад. За иймэрхүү л одоо гоё шүл болж байна да. Ханаад очсон юм шиг, саяганд очсон юм шиг санагдаж байна. Надад бол одоо үнэхээр сайхан байна. Энэ сайхан одоо гоё наадмыг зохион байгуулсан энэ нөхдүүдэд баярлалаа. Азербайджан хоолны газар ороод ирсэн. Одоо Бакугийн амт гэдэг одоо нэртэй. За миний одоо амтлах гээд байгаа нь хоол байна штэ. Ажаб сандал гэдэг ийм хоол байна. Надад харахад нэг гуляшны л одоо мах шиг харагдаад байгаа байхгүй юу? Тэгсэн чинь энэ хамгийн гол нь үхэрний жавжны махаар хийсэн одоо Азербайджаны бас их алдартай хоол гинэ. Какая город вы приехали? Баку. Самому Баку. Тебе нравится монгольская столица Улан-Батор? Я в Монголии четвертый, уже 5 раз уже. Да, мне нравится Монголия. Монголия 10 лет назад, когда я был, то другого Монголия был. Сейчас Монголия изменился к лучшему. По-другому стал. Цивилизация идет. Но и люди добрые тут. Кухня неплохого, у них очень хорошая кухня. Похоже, ближе наша кухня, наша кухня. Маленько похоже. Тоже у нас тоже мясо, там, тут тоже побольше мяса люди любят. У нас тоже так же. Ну вот у них есть интересный такой кушур. Кошур. Да, Кошур. хархок. Кошур, хархак. Вот буза у них хорошая. Буза. Но, да много чего их это есть. Это. За одоо нэг үхрийн жавжны махаар хийсэн одоо ийм гоё мах. Надад бол одоо нэг гуляшны мах шиг харагдаж байна. За идж үзлээ. Ер нь бол надад бол нэг ийм гоё. Би бол одоо амсал одоо арааны шүлс асгаж байна. Ийм гоё амттай байна. За бидний хувьд одоо ингээ сайхан явлаа. Добро пожаловать Баку. Баку. Тийм хэмжээний том од Америкийн одоо суши мастер Биллитэйгээ буюу Билгээтэйгээ таарж байна. За Билгээ маань Миннесотад одоо маш гоё сушины газар ажиллаулаад тусгай тэр орнуудын бас нэг арга хэмжээг нээсэн үгүй юу? Та чинь бол Монгол хүн бас ланжгаар харагдсан шүү. Сушины газар ажиллаулаад. За тэгээ таны хувьд одоо энэ Монголд ирээд ер нь сэтгэл ямар байна? Надад амар гоё байна. Зөндөө олон хоорны хоолнууд тэр ялангуяа ингээд нөгөө Монгол хоолнуудыг одоо орчин үеийн болгочих те. Тэгэхээр ингээд нөгөө дэлхийд гарах боломж нь ингээд нэгдэж эхэлж байгаа байхгүй тий. Тэр нэг бяцлаг байсан шүү дээ. Манай инкгийн нөгөө шарсан бяцлаг тий. Тийм тэр бол гоё. Тэгээд тэр нэг шар сууны тэр юг уусан чинь ундааг уусан чинь би ерөөсө шар суу гэхлээр ингээд нэг хайдаг нэг юм байгаад байсан шүү дээ. Сая уусан чинь амар гоё санагдаж байгаа байхгүй. Ялангуяа манай монголчууд ч нөгөө хүүхдүүд ясны сэргэлжилтэй болж байна. Маш их элсэн чихэр кола эргэлээд
эрүүл бус байгаад байдаг. Гэтэл одоо инхээ маань одоо ийм гоё шар сүний ундаа гаргаж байгаа бол одоо үнэхээр бас гайхамшигтай. Таны хувьд одоо Монголд ирээд бас энэ суши энэ роллуудаа идэж үзөө ямар байна? Тий идэж үзсэн. За хамаагүй шүүмжлэх зүйл юм байна уу? Гэхдээ юунд шүүмжлэх үү? Ингээд эн чинь нөгөө эхэлж нэгдэж явж байгаад тэгээ дараагийнх нь нөгөө компетишн гарч ирээд тэгээ ер нь юм чи ингээд цааш нь ингээд хөгжүүлээд явдаг те. Яагаад тэгэхээр одоо нөгөө суурь нь гараад ирсэн болохоор амар гоё боломжтой байгаа байхгүй те. Улаанбаатар фуд фестивальд та бүхэн наашаа ирээрэй. Салют. Салют. За нөгөө Мексикээр хэлээ да. Benvenido. UP Festival. Amigos. Let's go. За явсаар байж байгаад одоо арт гэр дээр ороод ирлээ. Арт гэрийг бол одоо манай үзэгчдэд сайн мэднэ шүү дээ. Ер нь дэлхийн маш олон улс орнд одоо Монгол хоолны соёлыг түгээж байгаа. За тэгээд танай хамт олонны хувьд одоо энэ удаагийн арга хэмжээнд ямар өөрөөрөлтөд оролцож байна? Ер нь Монгол хоолыг ер нь та ер нь юу гэж ойлгодог вэ? Монгол хоол бол ер нь бол гайхалтай. Тэг хүмүүс яг зарим нэгэн тэгдэг нэг баялаг биш. Зүгээр нэг мах сүү гурил ч юм уу те. Энэ эндээс л өөр юм байдгүй юм шиг бол. Одоо манай монголчууд ч өөрсдөө тэгдэг. Гадныхаас тийм ойлголттой байдаг. Тэрийг бид нэг Монгол хоол тийм биш ээ. Монгол хоол бол өчнөө баялаг олон төрлийн нутаг нутгаараа онцлогтой байдаг гэдэг хавийг харуулах гэж манай арт гэр сууг бас яг үүссэн зорилго нь тэр юм байна. За ялангуяа хөдөө орон нутгаар явж явах чинь нөгөө мэхэртэй тос, мэхэртэй шөл гэдэг янз янзын одоо хоолууд бол байдаг. Тэгсэн мөртөө эмчилгээний чанартай энэ тал дээр одоо та хувьд бас гоё хоолны бодог хийсэн үү? Одоо нэг хийгээг байгаа. Одоохонд бол яг л нөгөө үндснийхээ мах дээр ер нь дулгуурлаад хоолнуудаа хийгээ явж байгаа. Нарийн ширийн хоолнуудаа бол өргөжлүүлэг хийн. Тус судалгаанууд бол хийцэн байна. Монгол хоолны одоо соёл одоо ямар шүү байдгийг гэдгийг гадныг нь илүү төлхөө харуулахыг бид нар зорж байгаа учраас явандаа надад яг таны ярьсан чи хийнэ. Айлгч хаан улсын явсаар байж байгаа нэг сонин нэртэй газар ороод ирсэн. Махан дуртай мангас гэж одоо яагаад ийм сонин балаа нэр өгсөн юм бэ? Мангас гэдэг чинь ер нь нэг жоохон муу талын баатрийг л одоо мангас гэдэг үстэй. Энэ ямар учиртай нэр өгсөн юм бэ? Тийм шүү дээ. Энд чинь ер нь муулуулж өгсөн нэр байхгүй. Тийм үү? Тий. Би нөгөө нэг цагаан холтой найзуудтайгаа хоол идэж идэг байхгүй. За. Тэгэл цагаан холтой нөхдөө чинь аяг төгөхтэй шүү дээ. Ингээл юм хоол идэн гол хажуугаас мах чинь нүгэл яасан ийсэн гэл ер нь 50 шууд утгах шүү дээ. Эцэстэй мах идэж Шашин шүтлэг юугаач ярьдаг тэнгэр хангаа юу ч ярьдаг мэдгүй ихэд төгөхтэй юм яриад байдаг. Тийм. Тэгээд маргаж агаад та нар гигэн цагаан юм байна. Манус мах идэх мангас юм байна гэд саандгүй амнаас ийм үг унтцээ. Тэнгуут өө аюуч нэрээ махан дотор мангас юм биш үү? Тэгээ мангас гэдэг чинь бас нөгөө талаараа монстр одоо рок попын мангас гэдэг чинь одоо рок попын одоо баатар одоо лагууд гэсэн үг юм шүү дээ. Монстр гэдэг англи үг чинь би мангас гэдэг монгол үгнээс гаралтай байх гэж бодсон бас. Монстр мангас гэдэг. Тийм. Энэ арга хэмжээний онцлог юу вэ? За, онцлох нэг 3 зүйлийг онцломоор байна. За, нэгдүгürt ресторан цагийн газрын холбоо зохион байгуулагчид орж ирсэн. Яагаад энэ давуу тал вэ гэхээр энэ маань энэ салбарынхаа мэддэг. Тэгээд одоо 17 өөр улс үндэстний хоол хийж байгаа 30 рестораныг урьж оролцуулсан. Нэгдүгээр давуу тал. За, хоёрдугаар давуу тал миний хувьд дээд хязгаарыг тавиад өгсөн. 15,000 төгрөгөнд үнийг багтаагаач гэдэг. Тэгэхээр тэр одоо юу гэдэг орж ирж байгаа үүсүүлж байгаа энийг фестивалыг сонирхож байгаа хүмүүст сонголт хийхэд амар. Гуравдугаарт нийслэхэд нэлээд сайн зохион байгуулалтад оролцож байгаа. Яаж зохион байгуулж ингэж бидний бохир цэвэр агаар одоо шүүх агарын уурсгал ардлын бэлтгэл ажил хийх болцоод маш сайн хангаж байгаа. Дулааныг хангаж байна. Нийслэл энэ дэд үтсийн асуудлыг амар сайн шийдэж өгч байгаа энэ. 2026 оны Food Festival дээр үнэхээр одоо маш сайхан гоё гэгэтэ мэдээллүүдийг бас ард иргэдэд өргөж байгаадаа баяртай байна. За тэгээд танд одоо амжилт хүсье. Энэ Монголын сайхан одоо бэлчээрийн энэ сайхан малын бүтээгдэхүүн одоо энэ сайхан одоо Монгол их орны хөрсөнд оргосон одоо энэ сайхан чинжөө өргөс тэмэх энэ сайхан одоо мах хамтлагч гэдэг одоо монголчуудыг үнэхээр хамтаараа сайхан байлдан дагуулж байгаа одоо танай хамт олонд одоо амжилт хүсье. Тэгээ би бас монголчуудынхаа эрүүл мэндийнхаа төлөө энэ та бүхэн одоо энэ гоё хотолчин болсон шар будаага бас хэрэгжилж байгаараа энэ чухам юунд хэрэгтэй гэхээр сайхан шар тостой сүйдэ цаан дээр энэ шар будаага болцсон будаа байгаа шүү. Монголд байгаа будаа дотор хамгийн сайхан хамттай нөөж байгаа. Хотолчин болсон шар будаа. Баярлалаа.
За баярлалаа та бүхэнд. Явсаар байж байгаад их гоё өмнө аялжсэн Мексик улс дээр ирсэн одоо тапаска, буррито, тако маш их гоё одоо халуун ногоотой хоолууд байна. Улаанбаатар фуд фестивал дээр оролцож байгаа байдал маш одоо онцлогтой сонирн байна. Баяр хүргэе дүүдээ. Манайх энэ анхны жилдээ оролцож байна. Шоум сонсогчтой яг түрүү жилүүдээс зохион байгуулалтын хувьд хамаагүй илүү орлон өргөн хүрээтэй илүү олон зочдтой өнгөрж байгаа шиг байна. Мексик хоолны одоо онцлог ер нь дэлхийн бусад улс үндэстний хоолноос одоо яг ямар онцлогтой байд юм болоо. Мексик хоолны үндсэн онцлогуд бол Мексикчүүдийн яг өргөн хэрэглээнд ашигладаг спайси амтлагчнууд дээрээс нь өргөн хэрэглээний хүнсний ногоонууд тэр бүхнийг ашиглаж бүтээж гисэн яг Мексикийн годомжинд байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлэхийг зориулж бүтээж юмсан байгаа. Надад Мексикийн буррито Монгол хоолтой адилхан санагдаад байгаа шүү дээ. Нөгөө Монголын нөгөө оромог гэж хаад байдаг шүү дээ. Одоо манайхан бас залхуу бууз гэж хэлээд байдаг. Ер нь залхуу буузтай ер нь их төстэй санагддаг юм аа. Тий. Ерхэдөө харьцангуй хийх процессын хувьд харагдсан төстэй. Гэхдээ технологи бол өөр. За юу танахаас одоо өнөөдөр онцгой ямар хоол вэ? Энэ фестивалийн хүрээнд нийт 10 оны хугацаанд тако буррито гэсэн хоёр төрлийн хоолоор үржиж байгаа юм. Дүүгийн малгай ямар учиртай малгай юм бэ? Их гоё гангаа харагдаж байна. Яг Мексикчүүд ерөнхийдөө ахаа хэрэглээнд байнгын өмсөдөг эсвэл баяр ажиллаж ч юм уу ер нь бүхэл зүйлсээр урдаад Мексик ерөнхийдөө нүүр царай олсон нэг. За Мексикт л идчихсэн. Ер нь маш гоё өрөөл хоол шүү те. Одоо энэ орж байгаа бүх ногоонууд томат, халапено, айсберг гэдэг ихчлээ. Фреш дандаа хүнсний ногоонууд ихчлээ ордог. Тэгээд амтлагын хувьд болохоор chicken taco мэдээж Мексик хоолны өвөрмөц онцлогийг харуулганд бол баггүй хэмжээний spicy. Надад энэ өгөрцөө помидор энэ янз янзын гоё энэ саасанууд бол үнэхээр гоё амттай болсон байна. Саасан халапенотой саасан. Тэгвэл Benvindo Mexico amigos. За баярлалаа. Энэ нь жил болгон болдог. Энэ фестивалд бол сонирхож заавал ирдэг. Үнэхээр гоё байна. Тэгээ сая надад бол хамгийн анхаарал татсан зүйл бол энэ Вьетнам шүл. Тэгээд нэг Мексик маягийн бас нэг хоол байна. Тэгээд би өөрөө бас нөгөө энэ барууны Латин Америк орнуудын бас ийм соёлыг их сонирхдаг хүний хувьд хоолнуудын орон орны гоё хоолнууд гарч байгаа нь үнэхээр сонирхолтой байна. Тэгээ өнөөдөр үнэхээр бас цаг агарч гисэн гоё дулаахан энэ маш олон хүнтэй. Тэгээ энд бас таньдаг хүмүүстэйгээ их таарлаж байна. Тэгээ өнөөдөр бол энд Улаанбаатарчуудын юм бас сонирхлыг татсан их гоё хоолнууд байгаа гэдэгт өөрөө амсаж үзээд тэгээд оролцоод явж байгаа хүний хувьд бол их итгэлтэй хэлэх байна. Тэгээд бүх Улаанбаатарчуудаа ирж энэ гоё хоолны фестивалаар бас нэг юм гоё орон орны соёлтой танилцаад гоё хоол амталж үзээрэй гэж уриалж байна. За өнөөдрийн одоо фуд фестивал маш гоё болж байна. Маш олон хамтлаг дуучид ирж ая дуугаа өргөж байна. Мөн одоо Монголын одоо шилдэг урдаа барьдаг тогооч нар ирж одоо өөрсдийнхээ ур чадвараа үзүүлсэн одоо маш гоё арга хэмжээ болж байна. Тэгээ зохион байгуулагчдын хувьд энэ жилийн энэ арга хэмжээний онцлог юу вэ? За энэ жил бол фестивал маань 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Монголын ресторан зоогийн газрын холбоо, тогооч нарын холбоо, за нийслэлийн засаг даргын хамгын газар хамтраад зохион байгуулж байна. За онцлог гэх юм бол энэ удаад 18 улс үндэстний хоол хүнсийг одоо эргэж уулзтад таниулж үйлчилж ажиллаж байна тийм. Бас зарим жилүүдэд ингээд 4 сард болохоор их хүүтэн байдаг. Тэгээ энэ жилийн хувьд бол гадуураа их гоё том асартай. Тэгээд дотроо энэ гоё газжуулаад хийцэн. Ер нь зохион байгуулалтын хувьд одоо энэ арга хэмжээнд нийт хичнээн хүн ажиллаж байна. Өмнөх жилүүдэд бол одоо гадаад талбай зохион байгуулагддаг байсан онцлогтой. За энэ жил сүүлийн 2 жилийн хувьд бол одоо энэ талбай дээрх том асар зохион байгуулагдаж байна. Энэ асар минь одоо 4,000 хүн одоо нэг доор одоо үйлчлэгээ үзүүлэх юм боломжтой. За энэ удаа болохоор одоо жуулчны улирлыг угтаад бид нар Монгол хоол хүнс, улс үндэстнүүдийн хоол үйлчлэх ийм зорилгоор зохион байгуулж байна. Улаанбаатарчууд бидний хувьд ингээд бас чөлөө цагаа гоё зөв боловсон өнгөрөөж байна. Монгол улсын иргэд Улаанбаатарын одоо аз жаргалтай иргэд одоо энэ сайхан арга хэмжээг одоо 10 хоног сайхан хийж байна. Тэгээ бүгдээрэнд одоо скватрын талбай дээр сайхан наашаага ирээрэй гэж урьж байна.